За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ энэ бол The Cakes podcast. Тэгээ өнөөдрийн зочин маань бол хэн билээ зэгээ? Өнөөдөр та бүхэнд Молпедиагийн Алтакийг авчирсан байна. MC Алтак. Тэгэхээр энэ дугаарыг 10 дугаар дугаараа The Cakes-ийн Mol Cakes гэж нэрлэхээр шийдлээ. Тэглээ. Бас дээрэс нэмээд манай Молпедиагийн ер нь Молпедиагийн YouTube channel удахгүй ингээд 100k хүрэх гэж байгаа. Тийм болохоор та нар бас subscribe дараарай, шеэрлээрээ бас манай Алтак өөрөө влог хийж байгаа Алтакс влог тэр бол үнэхээр амар хөвчлөлтэй гоё хийсэн байгаа шүү. Баяр хүргэе. Тийм, влог гэснээс манай Алтак сүүлийн үед бол влог нэлээд хийдэг болсон мөлий. Тэгэхээр би бас бодож байгаа л да манай зочин влог хийх туртай юм чинь бас өөрт нь хувийн архивын секс тейпүүд хэрэг байдаг вэ? Кекс тейп байгаа юу? Хийж үдчихсэн үү? Шууд эхэлсэн юм уу? Би юм ярих юм баг гэж бодоод өөрийгөө танилцуулгаа хам шаардлагагүйсэн юм шүү дээ. Чамайг танилцуулсан байхгүй юу? За. Тийм тэп гэдэг ингээ зураг авчихсан гэж юу? Зураг биш шүү дээ тэр чинь. Видео хийх гэж юу? Гэхдээ хуучин галерей байдаг байсан л та. Яа тэгээд яг би ингээд нэг ярихаар ингээд инээж ингээр хүмүүс амар дургу байгаад байт юм шиг л зарим нь. Тэгтээ өөрөөр байгаа шүү дээ. Хамаагүй шүү дээ. Өөрийнхөө тийм яг уус хүн болгонд байдаг юм билээ л дээ. Жишээлбэл фон лугаа. Би яг нөгөө нэг нүүр хаагаад иж магадгүй гэж бодоод ингэж ирсэн. Яг миний жишээ бол биш. Би нэг яг нэрийг хэлчихэж байсан. Манай нэг найз өгөхгүй юу? За. Гэхдээ энэ бол яг би биш нэг хүн болго ингэж ярьдэн шүү дээ. Манай найз гэж өөр тохиолцсон юм лээ шүү дээ. Энэ бол би биш яг манай найз. Ингээ үдчихсэн чинь ингээ нэг юм гүрв ухчихсан над руу нэг зураг харсан байхгүй. Шанда энэ би мөн үү гэдэг ингээ харуулдаг. Тэр зураг нь юу байсан бэ гэсэн чинь ингээ нэг юм видеоны скриншот байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг залуу ингээд араас ингээд нэг хийж байгаа байхгүй юу? Тэг ингээд тэр нэг боббор манай найз. Тэгээд ингээд нэг өндөр залуу байдаг байхгүй юу? Тэг ингээд өмнө ингээд шувталцсан. Тэгээд яг гоён дээр нэг мингтэй. Тэгээ өмсөн нэг тийм Timberland бүх юм яг таарж байгаа байхгүй юу? Тэг өөрөө санахгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь энэ видеог зарантай 20 мянгаар зарна гэсэн юм байна. Тэгсэн чинь өөрийнх нь бичлэг байгаа даа байхгүй бүр өөрөө ингэ мэдхгүй. Тэгээд нэг 0 даа байхгүй араас ингэ битсэн. Тэгсэн чинь мөнгө өгнө үү гээд. Тэг өөрийнхөө тийм порно хийсэн нэг те алдагдсан бичлэгээ 20,000 төгрөгөөр өөрөө авч үтсэн. Өөртөө хөрөнгө оруулалт хийгээд тэг тийм болж исэн байгаа. Манай тэр найзыг бол яс хүмүүс за юу гэдэг нэрийг хэлээд яах вэ гэж байгаа. Нэрийг хэлээд яах вэ гэдэг шиг. Тэгтээ бас нэг бэлгүн гэдэг нэртэй хүмүүс яагаад тренд болоодсан бэ те. Тэгээс юм мэдгүй. Тэгтээ бас надад байдаг байсан тийм. Тэгтээ би зүгээр уцсан дээр зүгээр ингээд нөгөө нэг тийм хай тэгээд юунууд татаад авчдаг хгүй нөгөө зургнууд. Гоо зүүн талаас гэх юм уу нэг тийм ингээд зургнууд байдаг шүү. Зүгээр яг тийм амар нюд биш. Тэгтээ нэ зүгээр ингээд ингээ байждаг нэг тийм яадаг ч тийм. Ер нь ингээ ширэлж байгаа юмнуудыг чи харахаар bondage их сонирхдаг юм шиг. Эсвэл нэг Япон нэг стилийн тийм юмд амар дуртай юм шиг байна. Аниме cosplay талдаа. Cosplay талдаа ч яг биш л дээ. Зүгээр яг skinny бол сонирхдаг. Гэхдээ тэгээд юу яг тийм Япон гэдэг нь болохоор уусаа гарч ирж байгаа нь Япон байгаад байгаа байхгүй. Уусаа тийм пэйжнүүд нь дандаа Япон байгаад байгаа байхгүй. Ихэнх нь Япон Аз маз дандаа. Тэгэл тийм юмнуудыг дагдаг гэсэн тэгэл би ч нөгөө нэг тийм одоо манай хамаатнууд жишээлбэл надтай амар олон бүгдээр найз үзээ. Тэгэхээр би тэднээс ерөөсөө ичдэггүй. Одоо ичдэггүй ч гэж одоо юунаас нь ичдэг. Юунаас нь иччихвдээ тий. Одоо жишээлбэл нөгөө нэг юу гэж тамхи татдаг хүмүүс хамаатны хажууд ингэ татахгүй, ээж аав хажууд татахгүй гэдээ бас нэг тийм байдаг юм л л дээ бас. Хүндэлж байгаа ч юм уу нэг талаараа. Гэтэ би хэрвээ тамхи татдаг байсан бол би л ээж аав хажууд л татна. Одоо яг одоо нэг тийм баригдах юм дургу гэх юм одоо юмд тий. Үнэн шудраг ил байх дуртай. Ил байх дуртай. Тэр нь амар мэлээ. Би ч юм багтаа бас жоохон хөдөлж нэрсэн юм шиг л. Тэрэнд амар орогдоод. За чи тэгвэл хүлж мүлд юм уу? Отоогоор хүлж үзег байгаа. Тэр олс сонирхож байгаа юм. Олс сонирхоод байсан тий. Олс ингээд нөгөө нэг тийм ингээ Монгол олс ингээ хийцээсэн шин. Чи тэрийг авсан аваагүй юу? Аваагүй. Зүгээр л хүмүүс доор нь тэрийг шеэрлсэн шүү би зүгээр. Тэгсэн чи хүмүүс доор нэг мэш нийцсэн. Тэгээд авсан баг. За би ч юм уу асуумаар ирсэн. За тэ аниме ярьлаа. Чиний 2 жилийн өмнө Японоор явж ирсэн тийм ээ? Тий. Тэгээ Японд очоод Япон мах амсаж үзсэн үү? Тийм, ер нь бас сушиг бол манай японч ер нь монголчууд бас хэлдэг шүү дээ, тий. Ер нь бол нутагт нь очиж яваалаа амсаж үзэх хэрэгтэй гэдэг. Би бас хоёр суши идсэн байгаа. Тэр нь юу байсан уу? Тунаа байсан уу? Яргаа загас байсан уу? Тийм, тунаач байсан, яргаач байсан. Тэг ингээд чиний ингээд тий. Ингээд төсөөлөн шүү дээ. За Япон хоол идэхэд ер нь бол нэг ийм хамтай байдаг гэсэн чинь
Тэгсэн чинь төсөөл болон Яг л байсан. бодит би. Яг кино шиг л орилсан гэж. Ямар амар дуурай. Би сая нэг уснаас юм гаргаад тэр дуурчих гэж бодлоо шүү дээ. Чи амаараа дуурсан. Японоор алтакийг артаку. Сан. Shit. Бүнэрээ юм. Энэ зийг хасаа. Юм өмсөн те нөгөө нэг юуны суши мастер юм өмсөн хийж идэг. Чи Японд хэр удсан тэгэхэд? 14 он шүү дээ. 14 хоногт 2 бас болж байна. Гэтэ тэр нэг семинар байсан юм аа. Тэгээ олон улсын зүгээр ингээд уулзсан. Тэгээд Олон улсын хөтөлбөр үү? олон улсын хөтөлбөрөө тийм бас мэт юм аа. Тэгэхээр тэгчихээ. Апоч автай. Яг нөгөө хүний ачивмент л нэмэгдэж байгаа юм да. Би нөгөө геймер хүн болохоор тэгээд яасан яах. Яа одоо анкет дээрээ те. Одоо нөгөө кексиг ярьж байгаа шүү дээ те. Бүгдээрээ. Тэгээд би бас ингэж тийм үү. Нөгөө нэг дэлхийн одоо хамгийн хүчтэй зэвсэгч одоо тийм кекс байхгүй ерөөсөө. Тэ хамгийн хүчтэй зэвсэг цөмн зэвсгээс ч илүү. Тэ дэлхийг ерөөдөө өдөрдөж байгаа одоо гол хүсэл тачаалын нэг нь одоо секс байх. Би яг одоо тасрах гэж байна. Гэхдээ тий. Одоо нэр цөмийн бөмбөнөөс аюултай байгаа байхгүй юу? Тэг санагддаг байна шүү дээ. Угаасаа тийм л дээ. Дээр үед бол тэгэл дайн тулаан бас тэгэл юу чинь. Game of Thrones дээр гарч байгаа шүү дээ. Тэсрэх гэсэн чинь надад зүгээр ингэж санагчлаа. Зүгээр нөгөө молын бичлэгнүүд эдэг штэ одоо ийм юмыг хэрхэн яаж хийх вэ гэдэг. Энэ их амархан гэдэг штэ тий. Яаж тэсрэх балтаг. Хэрхэн яаж тэсрэх вэ? Тэсрэх гэдэг нь би далдтан жоохон ойлгохгүй. Гэтэ сүшиг ойлгож ирсэн чи одоо жоохон эргэлзээ тэсрэх гэдэг нь ингээд гэсэн юм уу. Тэгээ манай хүн нөгөө юу 3 дахь нүдээ ингээд шахтсан болохоор бас юм харахгүй байна. Харин тийм. Энэ нөгөө дутагдал духан дэр гэдэг шиг. Гэтэ нэрээ кексиг эхэлснээс хойш би ерөөсөө секс хийх байлсан. Тэгээд яаж тесэрдэг? Хэрхэн яаж хийх вэ? Алтак хэрхэн яаж тесэрдэг вэ? Тэр бас хүмүүс тийм сонин гэж үү. Тэгээд хүн болгоно л тесэрдэг. Би ч гэсэн тесэрдэг. Тесэрдэг чигэрч бас гоё шүү. За би асуумаар байгаа юу манай Алтак бас Linkin Park-ийн фэн. Шивэснүүдээс хүмүүс мэднэ. Тэгээ Оросд Linkin Park-ийн тоглолт үзэж байхад ер нь тэнд Оросд кекс болж ирсэн үү? Тэгэд харамсалтай нь үнэхээр болж чаддаг. Тэгэхэд яг анхудаага Орос явж үзсэн байсан болохоор ингээд соёлын гайхсаар байгаа л таарсан. Годомжинд нь хүртэл зүгээр ингээд ширхэгч хог чулуу байхгүй заяа шүлэх тийм байт юм лээ. Тэгээд ямар ч тоос мос байхгүй. Тэгээд амар гоё байсан. Тэгээд Москва хотыг ингээд соёлын шок ингээд баах хэдэн хоног юун кекс мекс баахан соёл үзэж энэ тэргээр метрогоор яваа PC хайж мааж ингэж явж байгаад тэгэл нэг мэдсэн чинь тоглолт үзэл тэгээд шууд наашаа өрд ирсэн. Тэр Linkin Park-ийн фэн клуб хэдэн хүмүүсээр явсан тань? Бид нэр 5 хүн явсан. Гэхдээ манай нэг найзын дүүн гэдэг тийшээ нэг сурдаг гэдэг нэг 2 3 оюутан байсан. Тэгээд тийч бас 2 3 оюутан. Тэгээд тэд нар ингээд орс хэлтээс болохоор бид нар ингээд замшлаад зүд ямар ч асуудалгүй хамгийн хямдхан хост мостлыг олоод тэ. Тэгээд гоёсан. Аялж байгаа. Linkin Park-ийн гэдэг уулзалт болонгууд нь дуун гэдэг хангууд нэг охин дээр очингоотой. But in the end it doesn't even matter гэж нэгэлээ. Тийм бодцоогүй. Ерөөсөө тийм бодцоогүй. Linkin Park-аар далимдуулж хизээж кекс хийж байгаагүй. За тэгвэл Linkin Park-аар ингэж далимдуулдаг юм бол те pick up line чинь юу вэ? Молынхын их pick up line хийгээд байгаа байхгүй. Кекс хийх pick up line чинь юу вэ? Одоо юу гэмт pick up line би бол ер нь одоо тийм уран цэцүүхтэн бол биш. Тэр охтууд зүгээр над дээр өөрөө ирдэг. Тийм ч бас айшин тэгээд бас юу штэ. За баж бодё ингээд ер нь юм байгаа байхгүй юу. За босод хүмүүс бол ингээл амар ингээл одоо ингээл найрдаг юм билээ те. Би болоо тэгэл ингээл найрагдах гад нэг жоох үнд орох гэдэг тэгэл хайчдсан штэ. Тэгэл яг ингээд таарч тохирж байгаа тэгэл болохоороо тэгэл болж үтгэрээ дэмдээ дээс ирчэндээ. Тэр ер нь тийм шүү ингээ октодоо ингээ тоохгүй ингээ байгаад байгаа гэдэг зүйл. Гэхдээ тэд нар чи юу юм бэлээ зүгээр яг хөө зүгээр ингээ заавал ингээ нэг октод чи нэг үн цэнтэй байх хэрэгтэй гэдэг те заавалчгүй нэг тэгээд идэм шиг санагдаад байдаг. Нөгөө нэг одоо олон хүнтэй явахаар чинь муухай нэрэнд орчин маа. Муухай нэр нь орно. Яг хөө тэгэхээр олон хүнтэй нууцаар явах хэрэгтэй байхгүй. Ер нь бол залаг хэлж байгаа зөв те. Гэхдээ одоо хүн болгон эрхчлөлтөй яач болно штэ. Гэхдээ ер нь эмэгтэй хүн чинь тэгэл нэг л одоо анхныхаа алдсан л бол тэгэл үнцний алдах юм чинь тэгээд одоо. Тэгж муухай. Зүгээр манайс зүгээр тэгж хэлж ирсэн. Зүгээр
би бүр дээр үед ч бүр 2012 оны үед чинь би ингэж хэлсэн байхгүй. Өө би харин тэр чи яас нөгөө охинтой уулзсан явсан яасан гэсэн чи мэдгүй нэг эмгтэй найз нь харамсараа аваа явцсан гэсэн. Өө чи ихтэнд хэлэхгүйсэн эмгтэй хүн чи нэг яагаал ингээ үнцний алдын чи явмаа тэгж хэлэхгүйсэн гэж хэлсэн байхгүй. Гэтэ бас яг тэр бол муухай л та. Тэг яг энэ дээр ингээ гендер ирэх хэрэгч байхгүй. Эмгтэй ингээ үнцний алдаад ингэчлээ гин гут эрэгтэй хүн зөндөө тэгээд идэг. Тэгснээ эрэгтэй хүн зэн алддаг гэхэл тэгнэхэд тэгсэн чинь тэрэн дээр амар тайлбар гаргацсан ч ах шиг те. Мастер төлхөөр бүх хаалгаа онгоолгодог, муу хаалга бүх хаалга муу хаалга ингээ бүх төлхөөрөнд ингээ онгоодог гэл. Тэгэн гут ингээ бас нөгөө бас жоохон одоо эмгтэй хүний хувьд жоохон тэр бас жоохон тийм муухай байдаг те. Тэг бас адилхан тэгш эрэхтэй байхыг хүсдэг байлгүй дээ. Феминизм бас дотор чи феминизм бий үстэй хөшөө. Үгүй яах вэ тэгэл би юу тэгэл шүү дээ байждагч мань чи өөрөө эмхтэн шүү дээ яасан юм бол би бас яг энэ нэвтрүүлгийн өмнө бас нэг юуны шивэсний тухай нэг баримтат кино үзсэн. Нэг солонгос охин аав ээжтэй яг 20 эдтэй анхны удаа шивэстэй байна гэж шивэсүүдээ одоо хил ихцэн ингээд харуулсан. За би одоо өөрөө ингээд шивэсний одоо уран бүтээлч болмоор байна. Тэгээд дандаа аав ээжтэйгээ өөрөө сөүлд амьдардаг. Тэгэнгүүт нь сөүлөөс аав ээж өөр нь сөүлөөс нэг 100 км газар амьдардаг. Тэгэнгүүт нь тэр богоноор бүр тэр аав ээж хоёр дээр очиод тэгэнгүүт нь аав ээж дээр уулах дандаа нэг тийм юугаа бие алхалдаг тийм хувц өмсдөг те том одоо ноосон тамц ч юм уу. Тэгээ би бас нэг юуны нэг сэтгэл зүйн нэг тийм судалгаа ингээ уншлаа. Мэргэжлийн сэтгэл зүйч юу гэж хэлж байгаа вэ гэвэл миний үзэл бодол биш шүү. Антропологи зоогоод байгаа. За. Ингээ шивээс хийлгсэн гэхдээ энэ эмгтээчүүдийг ер нь судалгаа л да. За. Хийх гэдэг. Хийлгсэн эмгтээчүүд бас тэгээ ерөнхийдөө нэг шивээс хийлгсэн хүмүүс яг өөрсдийнхөө одоо бие өөрчилж тэгэнгүүтээ өөрийгөө одоо тэр шивээсээр өөрийнхөө биед хийсэн өөрчлөлөөр ингээд яадаг илэрхийлдэг одоо тий хүмүүстэй харьцах тийм нэг тийм хэрэгсэл гэж анх тодорхойлж илээ. Тэгэнгүүт нь юу вэ гэвэл яг анх ингээд шивээсгүй байх үедээ тийм өөрийнхөө тийм гадаад төрхөндөө арай сэтгэл ханамж тэр судалгаанд орсон хүмүүс ингээд судалгааг үзэх юм бол өөрийнхөө одоо гадаад төрхнийхөө сэтгэл ханамж одоо амар бага байгаа шивээс игээд гоё болж байгаа. Тэрэнд нь өөрийгөө одоо илүү гоёор харж эхэлсэн гэж юм надад байхгүй юу? Чи тэгсэн юм уу? Чи тэгэл яг хөөрөөл тэгэл багтаа хөөрөөл хийлгсэн шүү дээ. Ер нь бол тэгэл. Одоо тэгээд юу нөгөө нэг би коммент чи хийдэж шүү дээ. Анх тоолжсэн тэгээд одоо тоогоо алдсан шүү дээ. Тэгээд 20 ид гаргаад алдсан. Зүг. Тэгэд ер нь нөгөө нэг анх нөгөө нэг гэрийнхэн амир эсэргүүцээдсэн нөгөө би комеди дээр ярьжсэн шүү. Тэгэл анх эсэргүүцэх тусам ингээ шивээс нэмэгдээдсэн. Тэг нэг өдөр эсэргүүцгээ болцсон чинь тэгээ шивээс хийлэхэ болцсон гэдэг чи яг тэгэл манай гэрхийн эсэргүүцгээ болсноос хойш тэгэл нэг нэмүүлсэн шивээс гэвэл одоо энэ л байна. Энэ. Тэгээд энэ гоку мокул байна да. Тэгж жаад шивээс хийлүүл ингээ ботцсон л байгаа. Тэгээд одоо энэ миний дотоо гэхдээ энийг одоо ингээ хараад хүмүүс агуулсан. Тэрэн дээр чи тэгж яриадсэн тий. Нөгөө аав ээж хүүхдтэй бол гэдэг юм бол эсрэгээр нь болох гээд бэлгэвч амир хэргэлдэг гээд. Бэлгэвч амир хэргэлдэг. Тэгвэл юу гэж хэлсэн шүү. Тэр одоо намайг эхнэр хүүхдтэй бол гээд байгаа. Тэг би одоо хүртэл ганц үе. Тэг эсрэгээр нь ингээд эхнэр хүүхд авчгаа айл хүүхд ингэчүү гэсэн бол айл хэдийн хүүхдтэй болсон байгаа маа гэх. Тэгж ярьсан тий. Шивээсний хувьд яг саяны тэр судалгаа чинь жоохон үнний магадaltaй гэж магадгүй. Яг тэгэхээр би нэг жоохон хоёр л шивээс байгаа л да. Гэтэ энэ ерөнхийдөө нөгөө хийлэгчээр ингээд сэтгэл зэрэгчтэй. Эмэгтэй хүмүүс нөгөө үсээ тариулахаар нэг сэтгэл зэрэгдэг штэ. Яг тэр шиг л санагдчихсэн. Гэтэ юу яс нэг юу ярмаа нэг гэвэл юу шивээстэй охид ер нь эмэгтэйчүүд алтакт хэр таалагддаг вэ? Зэ. Шивээстэй юу? Гэтэ надаа юу санагдаад тийм. Нөгөө нэг шивээс бас гой шивэстэй бол гоё л доо. Тэгээ зарим нэг хитрхи ингээд нөгөө гарлуугаа ингээд оруулаад ирчихээрээ тэгээ бас нөгөө хийц мэдсэн жоохон сонирн болоод ирэхээр нэг гарын ийшээ чинь дандаа нөгөө шивээсүүд чинь дандаа амархан халзарчаа штэ. Арьсан нөгөө нэг ягаад арилчт юм байлээ тий жоохон амархан арчдаг. Тэгээ тийм юунууд жоохон амар жоохон золбин санагдаад байт юм. Гэтэ муулж байгаа ч бас биш. Миний золбин гэж танарт хэлж магадгүй шүү дээ бас тий. Гэтэ өөрийгөө муулангуудаа босд хүмүүс юм болж байна. Тий. Тэгэхээр нөгөө нэг тал нь олцож байгаа болохоор амар тий дондоорцсон. Тэр тиймэрхүү амар тэнэг харагдаад байт. Би яг тиймэрхүү нөхдөөс жоохон айдаг. Ер нь бол за энэ л эвгүй гарах аажтаа сонсдог зүрхний хитэ охин хандаа өгсөн. Тиймэрхүү нөхдөөс л айдаг. Тиймэрхүү нөхдүүд юу тэгж сэрэл мэрлүүлэх хэвээр
байхгүй шүү дээ. Хичнээн гоё байсан ч тэгэл тийм зан чанарын хувьд нэг тийм байхаар би л айдаг л да. Нэг хэсэг октод яг нэг мод болсон байсан нөгөө тэр үед чинь ингээд нөгөө джинсэн өмднүүд ийм суудал доошоо тэг ингээд яг ийм яг энэ нурууныхаа доор юу гэх тийм тэр хэсэгтээ нэг ийм хээтэй тийм тэгэхээр нөгөө араас нь яаж яхад гоё ярагдана гэж бодсон юм яасан тий амар сеншэс би тэрийг бүр гайхаад байдаг байхгүй тэг ингээд өмднийхаа яг дээр нь тэр нь ил гарцсан байж идэг тэгээд ингээд атсан мандаш юмсцсан тэгээд гоё л эд юм байлгүй мэдхгүй та нарт гоё юм тэг бүр нэг Адам хамтарч үлээ Томор үз нэг гадны комедийн Монголд ирэхдээ тэрний талаар жоок хэлчихсэн нэг Монгол эмэгтэйчүүд чинь ингээд те нуруунд дээр ингээд Монгол уугуул хэмжгээр ингээд юм бичсэн тэнгүүд нэг секс жахта уншсан те миний абоо Мино Монголон газар шороо тэг нэг тэр би зүгээр яг өөр юм хийх гэж орсон хаах тэр үед тэлтгсэн чинь ингээл амар үндэсрэг үзэл. Нэрээ тэр үг байл юм уу? Мол зан хөдлөө. Амар тэгж шивэлжсэн. Тэгээ одоо энийг ингээл лазер дуулж бүдгэрүүлж байгаад эн чинь нэлийн том зай болчихж байгаа шүү дээ. Тэр нийлэнхүүд нэг амар гоё өнгө тийм шивс хийлнэ гэж бодож байгаа. Тэс лазер тулахаас өвдөн. Тэгээ үзэж байгаа тийм одоо өсвөр насны хүүхдүүд байх юм бол одоо нэг шивэст болох гэж тэгж яарад хэрэггүй. Тэгээ гоё зайгаа гоё төлөвлөөд тэгээ насан турш үлдэх юм болохоор гоё төлөвлөгөөтэй хийвэл гоё санагдтыг. Одоо энэ л амар хайрын том зай штэ. Тэгээ одоо энийг би лазер бүдгэрүүлэл ингэж хийлээ. Ер нь бүх юмыг жоохон төлөвлүүл зүгээр те. Тэгээ одоо нэг хүүхэд одоо гэр бүл те гэр бүр төлөвлөл. Секс хийхээ хүртэл гэж. Чинь үнэн штэ. Тэгээ юу ч болоогүй гэж хэлтэй ингээд нэг хүүхэдтэй болчдөг те. Ингээд одоо ингээд монголчууд ингээд харахаар тийм байгаа байхгүй. Одоо манай ангийн хүүхдүүд ихэнх нь одоо ингээд дандаа аав ээжүүд болцсон. Тэгэл 2 умаарт хүүхдээ ингээд төрүүлээд эхэлж байгаа байхгүй. Тэнгуут тэд нар ингээд манай ангийнхан ч асах гайгүй. Тэгээ босод ингээд зарим ингээд хүмүүсийг харахаар ингээд амьдралаа ингээд яг босгоогүй, яг ажил төрөлтөө яг тогтмол орлоготой болоогүй, өөрийн гэсэн тустай байр савтай болоогүй. Тэгсэн ирнэ ингээд одоо ингээд гэр хүүхэд гаргацсан. Тэнгуут нэг тийм юу хариуцлага хүүгээр ирж байгаа шүү дээ. Тэгснээ байжснаа шалчин нөгөө ирнэ. Тэ айлал нь хариуцлагаас зугатаад тэгэл нэг нь ер нь тэгэл эмэгтэй аав хүүхдээ авч үлдэх ч юм уу эсвэл тэгэл зарим нь бол тэгэл яадаг те нэг эрт эмэгтэй ханаалт ерөнхийдөө Монголын нэг гэр бүл ингээ салтууд их байгаа шүү. За цаашаа үргэлжлүүлээд өөрчлөе би. Бид нэр зочдоодаас ерөнхийдөө тогтмол асуудаг нэг хэдэн асуулт болох гээд байгаа маа. Залбтаар нэг 3 асуулт сонгоё гэж ярьсан. Гэтэ одоо 2-ын санаад байна. 1-ийг санахгүй байна. За эхнийх нь бол ер нь эрэгтэй хүмүүсээс ер нь дандаа асуугаад байгаа. Чамда яг охтуудын яг таалагддаг юу н одоо кекс хийхэд одоо сэрлэч хөдөлгөөд таалагддаг вэ гэж асуух чаа. Тэр Батман уу эсвэл Титман уу? Тэрч одоо батка юм бүхс юм уу хөх юм уу эсвэл зүгээр амар туранхай бэлхүүскай. Тэгээ хөхгүй бүхсгүйч байсан болоо. Амар гоё тайлтай л байх хэвээр. Оо тийм үү. Тий. Вау. Тэгээд туранхай ах хэвээр. Тэгэл отоход боломж байна тий. Чинь л турхаа гэсэн. Гэтэ бүдүүн мөртлөө бэлхүүстэй хүмүүс байдаг шүү дээ. Оо тийм үү. Тэгвэл бас гоё нарийнхан хөлтэй ядраа. Тэгвэл манай отохоо ер нь юу заяа. Манай отохоо болох юм байна шүү дээ. Одоо ингээд хүмүүсийг амар ингээ гадуурна гэж одоо ялгуурлан гадуурч байгаа юм шиг ингээд санагдчихж байгаа хэл та. Тэг хамаагүй. Чи зөв хүн болох гэж бодоод байгаа. Зөв биш ээ. Бид нар чинь тайлбар байгаа байхгүй юу? Гээгүй хамаагүй. Надгаа ярьдаг юм аахгүй. Чи нэг мэдлэгтэй шааж байгаа даа. Амар зөв хүн болох гэж яг намайг халаад байгаа юм бэ. Би бас зөв хүн л шүү дээ. Тэр чи юу юм бэ л ингээд би ингээд зүгээр би гомдохгүй би бүдүүн. Зүгээр ингээд эмхтэн хүмүүс хамаагүй шүү дээ. Яг ингээд тэр тухайн яг үйл явдлын үед ингээд би өөр ингээд тийм одоо яг өөрийнхөө сонирхдаг биш зүгээр ингээд өөр хүнтэй ингээд ингэсэн чинь тэгээ нэг удаа ингээд тэгээд цаашаа ингээд дахиж яахгүй байхгүй юу. Тэгсэн чинь угаасаа юм болдгүй юм байна гэж бодсон чинь ингээд яг ингээд таарсан тийм хүнээ олсон чинь бүр ингээд үргэлжлүүлсэн аахгүй цаашаа ингээд тэр бүр гайхаад тэгсэн чинь хүн ингээд цаанаасаа хэрэг хүсэж байгаа бол одоо яг нэг одоо ямар битээ байх нь хамаагүй гэсэн гэж үү? Одоо юу яриад штэ. Би одоо тийм торхоо скины сонирхдаг гэж штэ. Тэнгуут чинь тэр нэг яг надаа ингээд цаашаа ингээд дахиад ингээд үргэлжлүүлээ 2 дахь 3 дахь ингээд хавагдаад байгаа байхгүй. Тэнгуут зүгээр л ингээд тохиолдолд одоо миний их сонирхдаггүй нэг тийм төрлийн хүн байх юм бол нэг тэгж яахгүй нэг ягаал тэгэл дахиж яахгүй. Тийм бэдийн бэлээ. Тэгээд тэгсэн чинь ингээд яг энэ чи яг би өөрөө сонгоогүй одоо 70 тухамсарт ингээд цаанаасаа ингээд сонгох ч юм уу да.
байгалийн одоо Гэхдээ угаасаа тийм хүний нэг өөрийнх нь сонирхол байд юм шиг байна. Би ч гэсэн одоо ингээд найз охинтойгоо юм ярьж хахад намайг тэгдэг байхгүй. Чиний над нүд чинь яатсан гэдэг байхгүй юу? Ягаад тэгэхээр би болохоор нэг тийм амар өндөр эсвэл нэг тийм жоохон back ч юм уу тиймийг нэг гоё гэж хардаг байхгүй юу? Гэхгүй гэж үгээ. Зүгээр сонголтууд эднэрийг харахаар одоо манай X чинь жоохон намхан битээ. Тэг за амар ч намхан биш ээ. Тэгтээ туранхаа байхгүй. Тэгээд дараа нь ингээд харж байгаа л таалагдж байгаа залуу малуугаа харахаар ерөөхдөө төстэй хүмүүс байгаад идэгсэн нэгтэд. Яг нэг хүнд нэг өөрийнх нь нэг тийм фокусны юм байд юм шиг байна тийм билээ. Би яг тэрийг л барай явж байгаа юм билээ. За хоёр дахь асуулт нь юу байлаа? Хоёр дахь асуулт нь. Тий fail cakes. За чиний fail cakes зүөх юу вэ? За бич fail cakes байна. Fail cakes гэдэг нь яг тэгж байгаа бүтлгүүцсэн гэсэн. Бүтлгүүцсэн түүх. Гэхдээ эсвэл яг ингээ хийжсэн чи гинт чи тавьсан чи аа тий. Эсвэл одоо яадаг чи юм те. Гинт хүн орж ирж мэрэл ч юм уу те. Гинт папарацци орж ирэл те. Гинт цагдаа. Тэм гот нөгөөд шөнийн төлөв поз авч байгаа. Уучлаарай ах би энэ ингээд сайн мэдэхгүй байна. Тэгэл ажилтаа болоод тэгэл орой л ийш орж ирлээ. Тэр биш Монголын төгсрөл ямар байгаа вэ гэж. Чиний комеди дээр ярьжсэн нэг түүхэн дээр би бүр татаж өгтлээ инээжсэн. За тэр ямарсан? Нэг найзтайгаа хоёр охинтой бодол орсон түүх байсан. Тэр яг жинхэнэ болсон явдал байсан уу? Үгүй ээ. Тэр чинь тийм шүү дээ. Нэг найзтай биш шүү дээ. Ингэсэн байхгүй юу? 3 4 найзтай байсан. Манай нэг эмэгтэй нэг найз байсан байхгүй юу? За байж байгаа. Энэ гэхдээ fail cakes шүү. Fail cakes-ийг дараа нь ярина. За тийм. Тэр нэг бас нэг яг тийм одоо ярьсан саналаа. Тэгээ би нэг эмэгтэй найз манай найз дуудаацсахгүй манад хүрээд ирээ гэ. Тэгээ хинтээ гэсэн чинь би нэг найзтайгаа гэдгсэн. За. Тэгээ бид нар нэг яах члаа. Тэгээ ямар ч нэг залгасан. Тэгээ би нэг таксины жолоочд буу халаад нэг очиж гин гэж залхаа мартцсан. Тэгээ би орсон код мэддэг. Так гээл орсон. Тэгэл орол лифтийн дараа юу ч бодлоогүй. Шууд 4 давхарт гараад хаалгын ингээл дарсаж онгорох байсан байхгүй юу? Ер нь төгсөхгүй байгаад тийм. Тэгээ ингээл онгоосон чинь ингээл нэг амар чимээ нэрг ингээд зургатных нэг гэрэл ингээд тас харанхууд ингээд гэрэл ингээд амар гэл битсэн те. Тэгэл ингээл айдчих ингээл орсон чинь нөгөө чи алдчихжээ те. Хоёр ихтэй эмхтэйс байхгүй юу? Тэгсэн чинь тэр хоёр ингээд хийж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд бантаад зарвста гарыг гэд. Тэгээ гараа явсан юм. Тэгээ гараа явснаа сая хаалганы чимээ сонсцсон юм ч одоо баяр буцаж орё гэд. Тэгээ гоо боцоо. Өтөө ч одоо ямар хайшин юм бэ? Хаалга малга төгждөг юм уу? Энэ хаалга инаараа төгнөж төгждөөс гэл. Тэгсэн чинь шууд эмхтэн шууд шүнийн талын поз аваа шууд те. Нөгөө нэг цагаан давгаа аваад тэгэл эрэхтэн. Анда чи ямар мэдрэмжгүй бэ гэл. Тэгэл ирээл тэгэл би ингээл хүмүүсээс за яг юу болсон бас ингээл. Гэхдээ чамайг тэг яах ч дутсан хамгийн гол нь. Тэгсэн чи яг учир шалтгаан юу байсан бохоггүй. Тэр залуу тэр охин дөр ингээд чичрээд исэн юм байна л та. За. Тэгэхээр намайг дуудчих юм бол дахиад нэг өөр хүн ирчих юм бол тийм болохгүй болчихно те. Кекс үүсэхгүй тэгээ тэрнээс хамгаалж ирэхэд намайг дуудсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би тэрийг мэдэхгүй зүгээр хүрээд ирсэн чинь аль хэдийн эхэлсэн байсан байлээ. Тэгээд би одоо за fail чинь юу вэ? Fail. За чи бодож байгаарай. Тэгээ миний тэр яриулах гэсэн түүх болохоор арай өөр байсан юм аа. Нэг найзтайгаа хоёр охин, хоёр залуу буудал руу орсон чинь 0 руу ороод яг зүрх гэсэн чи зөрчсөн байсан гэдэг. Тэр чинь зүгээр тийм угаасаа юу байдэн штэ. Бас. Тийм. Тэр чинь бодит амьдрал ш. Тэр чинь нэг угаасаа тийм хүн болгонд бараг тохиолдсон. Зүгээр онгоо юм уу? Онгоо шиг юм бэлээ. Өөр хүмүүсэнд тохиолдсон бэлээ. За тэгвэл фейлээ бод. Чиний фейлийг бод. Фейлээ бодчихъя. Гэтэ юуны гар хангалгааны чамд юу байна оо тийм гар хангалгааны. Гар хангалгааны Гэхдээ яаж юм болох юм бол хагалгаа шиг болдог. Гэхдээ нөө монит гэж иржсэн шүү дээ. Сонсчихсан уу? Гараа ингээд бүксэн мэдээ наалдагдан гот гэж танихгүй гэж байгаа юм. Тэгэд ингэн гот урдаасаа ингэн гот ардаас шиг. Бүр техниктэй. Зүүн гараараа нэг өөр. Тийм. Тэнгуут би ч одоо баруун гараас өөр хүн хуурж үзээгүй. Өөр гар хуурж үзээгүй. Би тэгтээ нэг амар түүхээр би нэг юу яг нэг өсөр настай тий. Нэг юу нэг та нар юу хэлсэн нэг Dude Where's My Car гэж кино шүү дээ. Ashton Kutcherтэй тэгээд өөр нэг хинтэй нэг хоёр нэг өндөр намхан баагийн тэгэнгүүт нь Cameron Diaz тоглолдог. Тэгэнгүүт нь гар хангалгаа хийж агаад юугаа тожгоо нөгөө Cameron Diaz нүсэндээ ингэ төвчдөг. Гэл болгочтой. Hey Dude Where's My Car үл. Үгүй нэг хүүхний нэртэй кино шүү дээ тэр чинь. За. Нэрийг марцлаа. Тэр кинонд дээр чинь юу тоос оргочод орч үзэг аахгүй дээ. Тэгэл ер нь тоос боо ер нь тоостой л болчт юм байлээ.
Чи тэг үзсэн юм уу Үзсэн. Турш үзсэн заа юу. Йоо. Сорч өгөөс. Сто дими юм байл амар. Дими юм байлээ юу? Дими юм байл нэр амар тост авчны байлээ те. Йоо. Бовд тост. Хин дэги зүгээр нөгөө ярьжсэн комедиан дэги нөгөө 10 жилтэй байхад таас орогч ингээд хүзрүүгээ соруулаад мен чи шимүүлсэн. А тий бас нэг юм гэвэл юу? Хүү залуу болох гэж байна. Бас нэг өөр нэг төгөл манай гэрт нөгөө юу нэг тийм данх байдаг гэсэн. Тэгэнгүүт нь юу данхны юу дээдлийн цоргон амар гоё яг над бас яам өдөртэй. Йоо. Тэр данхных нь юу гэнтэй цорхын жоохон гарын тосоо тасалж байгаа л тэгэл сайхан гар хангалгаж байсан да. Өө төмөр. Үгүй төмөр биш ээ шаадван. Шаадван. Ямар ч ялгаа авах вэ тэгээд хатуул юм биш. Тэгээд тэр юу тэ цааны данх ер нь бол хүндэт очтой ер нь цай өгдөг байсан. Нэр манад нэр подкастнараа лачихгүй юм шиг. Подкастнараа манад ич цай угаар гэж. Яа, зодлогийн тэгээ шиша мешаг татаад байдаг хүмүүс одоо яг яас шиша. Зарим шишаар багтахгүй байлгүй дээ. Гээ арай ба. Шишаарууд гэхдээ цацалж мацсан байж магадгүй шүү дээ. Юу их хүдээ. Гэтэ яг нөгөө гарын хангалга хэлжсэн эрэгтэй хүмүүсийн түүхийг сонсохоор айгүй сонирн байд юм лээ. Зүгээр ингээд шон дээр нэг удаа авирсан ч амар гоё ийсэн шиг. Бидгтээс нэг хүмүүстэй ингээд харьцуул ингээд сонсон гот жоохон амар хоцрогдолтой яваад байдаг болохоор би гайхаад тийм үү. Ингээд амар өөр техникүүд ярьж тэ 100 гар айл хэд ингээд дааж марцсан жах шиг тэ. Чи арай жоохон баха. Харин левел амар бага байна. Чи одоо идтэй. Одоо юу? 25. За тэр хавцаах тий. За таахад тэр хавцаах. Тэгээ эмэгтэй хүмүүсийн бас одоо нөгөө анх гар хангалга хийж үзчихсэн түүх мөх амар сонирн байдэн шүү. Та нар яаж хийж ийсэн гэж бодож байна? Кинон дэр гардаг шиг зөөр шүршүр барьдаг гэж бодож байна. Мэдгүй янз бүр үүрж харин яадаг юм. Харин яадаг юм. Яриад би бол төсөөлтөөр сонсон. Зөөр ингээд үүрж мөрөөд одоо ингээд зарим ингээд юм дэр ингээд суугаад тавгуур магуур юм дэр суугаад ингээд хөдөлж мөдөлдөг ч юм тийм болсон баг. Дэмэрхүүл юм ба. Сумын клубэн дээр бүхс өгч яагаад үгүй юу гэж. Та би ч дээрээр л эхэлчихсэн гэж. Тэр ингээд сатлаад байж ингээд үрж исэн юм. Тэг ингээд бэр тавиад өөрөө дээр нь байгаад тэгээ ингээд хөдөлж мэдлээ. Тэрийг яаж зохиос өөрөө нэг гинтл нэг өдөр л мэдчихгүй. Хэд настай байсан бэ? Тэгээ 7 8 дугаар анги гэсэн юм л. Ёо 7 8 гэж сонсож байна. 7 8. Анги. Тэгээ тэрсээ чинь хизээч дахиж хийхгүй бурхан бөөзгдөг гэдэг л байсан. Гэтэ яг нэг шивээс рүү буцаарай. Чи шивээстэй хонтой. Фикс хийж үдчихсэн үү? Үдсэн. Оо тийм үү. Чи үзээгүй юм уу? Би үзсэн. Яа. Тэгээ юу н ялгаа нь юу вэ? Одоо ч хүн нэг ялгаа байгаа. Баахгүй шүү дээ. Зүгээр харахад гоё юу? Тэгвэл гэхдээ тэр нь яг нөгөө харахад гоё шивээс биш ч байж болно шүү дээ. Заримдаа бүр гайхаад шүү дээ. Яг нэгэд өнөөдөр бүр яг энэ подкастт гэхдээ юу юм бэ? Шивээс чинь бүр яг энэ нөгөө цай мав энэ гоё мууныхаа хаваарал биш одоо бэлхүүс хаваарал биш болоод яг нөгөө мэддэхгүй юм байна шүү дээ. Мэдрэмж. Тэгсэн ч одоо мэдрэмж өгөх юм ааш. Гэтэ бүр амар тийм нууц газар шивээстэй охин мөхөнтэй таарчсан уу? Таарч байгаа. Баахгүй те. Одоо тэгтээ ихэвчлэн битүү ингээ гуяараа битүү, шилбэрээ битүү, гараараа битүү те. Шивээс айгүй их хилэгдэг болцсон байна. Охтууд мөхтүүд. Миний нэг үзснийг яг хөхнийхөө доор fuck you forever гэдэг. Бүр ингээд те. Италикаар ингээд яатсан. Би нэг шивээс хийдэг байсан шүү дээ. Тэгээд би бас шивээс хийдэг бас найзууд таньдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэд нар ингээ эмхтэн хүн дэр хийсэн гэж байна. За. Игчийн найзууд дээр. За. Тэгсэн чинь ингээ игчийн яг найз дэрийг хөхнийх нь найл хавцаа нэмтээ нэг ингээ шивээс хийх гээд. Тэгснэ далимдуулж барьсан надад ярьж байгаа. Тэгэн гот игч рүүгээ. Игч нь хинж гэлээ. Игчийн нэрэл. Яа хаанаас барих юм бэ? Тэгж уурж. Өдөө чи наанаас барина штэ гэсэн. Амар дуртай барина ингэж. Тэгээд халгаа малгой нэгж мэгтэй. Би тэгээд ерөөс эмхтэн хүн дэр яг тэгж яг шивээс хийж амжааг байгаа. Та энэ нар персон гэж боддог. Персон уу? Чи хил мэл ч юм уу юу хаана залуулсан? Энд юм. Хөхний тов ч юм уу эсвэл дик ч юм уу тийм эмзэг газар яаж тийм солуулсан. Хөхний товчвол хамаагүй. Гэтэ хамаагүй гэдэг нь гайгүй гэсэн шүү. Дик ч амар гоо штэ. Харин амар тийм. Дэлэн дээрээ. Би хийж байгаа бичлэгийг үзсэн шүү. Амар үзсэн шүү.
Play time дээр штэ. Play time дээр манай нэг rock найз өгдөхгүй ингээл таралцсан чиг ганцаархан майхантайс. Мань майхантай байгаа шүү өнөөдөр гэсэн. Тэгээ ойр очиод хоног болоо шасан чи үгүй мань ингээд яасан маасан гэл тэгдэхгүй. Нэг охин зөкссөн байхгүй тий. Тэснэ би шууд анигдал окей гэл тэгэл явсан. Тэгэл маргааш нэгээ таарсан. Яасан гэсэн. Амар барив. Тэг яасан гэсэн. Манай пирсинг юм болторцсон. Тэгэл хаана пирсинг төсөн гэсэн толгойнхын доор юм. Яа хараагаа болохоор тэгэл мань хүнд бол тэгэл амар гэхдээ гоё л байсан юм шиг үү. Тэгэл пирсинг юм. Хилэн дээрээ ийм эмхтэй охтод идэг штэ тий. Тийм охинтой кексэж үзсэн. Тийм. Ямар байсан? Өө нэрээ. Үнсэлтэж үзсэн өөр юм хийж үзсэн. Би бүр амар зүг яриа. Тэгээд тийм аим гоё үдийн баг гэсэн чинь зүгээр л нэг төмөр ингээл зүгээр тойроод идэм юм шиг тойрол хийж байгаа юм биш үү? Би бүр амар зүг яриа. Би нэг Tinder ашиглаж явах үед энийг хүүхдийн зургийг хажууд амьдардаг гэсэн шүү дээ тий. Тэнд нэг Tinder дээр нэг матч болчихж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тэр охин бүр ингээл дандаа тэг угаалгын машины хажууд бикини өмссөн нөцгөн зургаад тавиад байгаа ах үйтэй тэг мөкс ингэсэн тэг инфлюенсер Instagram инфлюенсер шиг тэгэнгүүт нь бүр тэг чатанда яа л да аялаа ингээл да гуужина биег амар удаж гина чамраа тэгээд аваа за эмгтэн хүн эрэгтэй хүнээс гуунад чинь бүр гайх шүү дээ хийлдэ тэгэнгүүт нь за болно яг үтэн Монгол хүн байна нэг туслая л да. Тэнгүүд нь энэ ч гахгүй дээ. Би маргааш өглөө 7 цаг гэж түрээд ирээ. Хичээл эхлэх юм. Хичээл ойтон болж тараа заа. Тэнгүүд нь те би ингээ гайхалах энэ худлаа ягаад байгаа юм дугаар магаар өгсөн яана энэ намайг те холигдох юм болоо. Яна мөнгө өгмөргүй штэ. Мөнгө төрөл жилжилмээргүй штэ. Мөнгө гэсэн юм уу? Гүү Tinder дээр. За тэгээд тэгэнгүүт нь яг ингээд 7 гээд утас дуурж байгаа хгүй таксин жолоо хаана үргэж би тэгэл зааж өгөөл тэгэнгүүт нь те дэн хонх дугаараа хаалга онгоолгол нөгөө хүн чи үрж ирээл тэгэл би бас тэ нэг санаа хайгуус игээд өгчдөг. За нөгөө усаа ингээ ууж угаад тэнгүүд нь хиймэл шүү дээ ингээ тавьчих. Чихнэсээ. За. Чихэмгүй хөлтөө. Би тэнгүүд нь гайхаж яагаад. Тэнгүүд нь том өрөөг ороод тэгэл усаа тариал тэгэл шууд ингээ харсан чинь хилэн дээр пирсингтэй тэгээ шууд ингээ хөгжсөн юм байна. За. Энийг сүрхий байгаагүй. Гэтэ секс юу н гоё байсан. Тэгэнгүүт нь сүлдэн тэр химшүүд байгаагүй гэсэн. Тэр нь байсан нэг тийм аппарат. Айлдаг аппарата. Нэг юм төмөр байдаг ингээд чангалдаг нэг тийм төмөр байдаг аха. Тий, тэгэнгүүт нь за баярлалаа би одоо ингээ хичээлдээ явлаа. Эрдэм ном өөлөө. Эрдэм ном өөгөө явсан биз дээ. Хойлоо ойтон байсан байлаа. Тийм тохиолдолд бас байд юм байлээ. Бас эмэгтэй хүн ч гэсэн бас тэгж дутагдчих. Эрэгтэй хүн нэг царай ажилтдаг л байл. Царайчлдаг. Царай алддаг л байл. Тэгж бодлоо. Гэхдээ нэг гуйхан цаашин зүгээр. Гуйхан цаашин тэгтээ. Зүгээр асууч тийм аа гэж. Тийм л шүү дээ. Тэнгуут эрэгтэй хүн чинь нөгөө ингээд асгад бэлэн ингээд нэг бензин байгаа. Тэг очлоор өгөхөд сүг гээл тэгэл тийм болчихсон юм чи тээ. Ер нь тэгтээ бүгд л мэдээж эмэгтэй л эхлээд яач юм бол ямар нэг юм хийж авч тийм далдуур байна уу илэр байна уу те. Тэгээ би бас яг тийм прол ойлгохгүй байсан юм лээ. Бэрсэн. Ямар прол. Зөв манай төрөдрөө мөрөдрийн гот би амар хаяа залхууж болохоор тэгээд тэгээ найз нь ядраад байна мадраад ингэж тэгж. Яажсэн удаа би. Тэгээд тэгсэн чинь сүүлд нэгэ бодсон чинь ер нь яг тэгчихсэн биш. За. Тэгээ нэг удаа бүр ямар ч мөнгөгүй байсан чи манай төр дээр би ганцаараа байна ганцаар. Тэг би алхаж очдөг юм билээ гэж бодсон. Заас арайчдаг гэж бодсон. Тэгээ орхиж идэр. Гэтэ нэг удаа очсон л да нэг удаа дууддаг хгүй юу? Автобусны ард зогсоод баг гэж. Тэг чи бүр автобус зогссон бүр ингээд те бүр шүний 12 мараа юу гэж. Тэгээ нэг удаа ингээд залхдаг хгүй юу? Тэгэхээр би очсон. Тэгээ таньдаг найз үсэн. Тэгэл ингээл очиод ингээл тэгтийн болчоол те. Тэг чи сүлд ингээл санаадаг утас нь ингээ хардахгүй. Мессенжер рүү орсон чинь би тэгтээ юусан л та нөгөө
нөгөө байна уу гэж над руу ингэ чатчихсан байхгүй. Би тэгсэн чинь тэр үед нөгөө тоглоом тоглож байсан болохоор завгүй байж 30-40 минутын дараа тэгээ хариуцсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд юу байсан бохоо. Бага өндөр битсэн байсан байхгүй байна уу. Ирж чадгаа бодгоо гэж. Тэгсэн чинь би ууг нь бол нэр нэгдэх сонголт нэсэн юм билээ. Тэр нэг баярлж байгаа. Тэгтээ яг нөгөө нэг би нөгөө айгуу жоох хоцроод нөгөө баахан тоглоом тоглолцсон байсан учраас нөгөө нэг баахан өндөр за энэ хотарсан юм шиг байна гэж дараа чи ингээ хүмүүс ингээ хөлбөрөөр ингээ үтсэн байхгүй. Нэг хүн баг иржсэн чинь би байна гэж хэлсэн чи. Чи намайг сонгоод тийч ихгээ баг. Тийм бас байлаа. Зөв тийм болохоор бас залуучуудаа сэргэг байгаарэ PC тоглож байхдаа ч гэсэн би бол түүхээ ярьсан шүү дээ. Тиндер түүхээ ярьсан. Яас автод чат бичвэл Тиндер дээр наа чин нэг охин яг хийгсэн чинь тэрийг бараг 2 цагийн дараа харсан гэстэй. Тэгээ нэг комент ирсэн байсан. Тиндерийн талаар жоохон ойлголт өгөөдгөөч гэсэн байсан. Чи Тиндер ашигладаг уу? Ашигладаг байсан шүү дээ. Одоо ч тацаа. Хэр удаа ашигласан? Анх нөгөө нэг гарч яхад нь анх Монгол тренд болж яхад нэг ашигласан 16 онд анх ашиглаж байсан. Тийм дээр үед одоо хэлсэн юм уу? Тийм шүү дээ. Манай нэг найз гэсэн байхгүй. Ийм аппликейшн байт юм байна. Америк чинь ингэдэг гинэ шууд Tinder дээр шууд ингээл хооронд ингээл матч үүсэл хамгийн гол нь тэр хүмүүс ингээ хооронд ингээд би зураг хараад лайклж байгаа нь за үнэхээр болохоор бол тий окей болж байгаа байхгүй. Тэрнээс зүгээр чаталдаг аппликейшн байсан бол зүгээр зайлштай зүгээр хиндэж хамаа ингээл чатлаад зарим нь хариу бичихгүй бол тэгээд бичихгүй л тэгэл Facebook шиг байж болж. Тэр чинь нэг бас тийм зориултаа хагаад монголчууд нэг тийм сайн хүн болох гэж яг хичээх юм тийм яг наачиг. Тэгээ ер нь л тийм үстэй. Октод моктод бол амар тийм сайн хүн болох гэж амар их хичээх юм аа. Дотор хөлөгчөнгөөс ирээ тий. Тийм үстэй. Тийм ээ. Ямар амаатай Tinder. Гэтэ юу нэг хүн асууж ирсэн те Tinder-ийн талаар яриач уулзаа шаалцдаг аппликейшн өөр юу асуудаг. Цаг хэмжиж байгаа үстэй. Тэр хоёр хүн чинь ингээд хоорондоо ингээд яах юм аа зүгээр ингээд зургийг хараа за энэ болохоор юм ингээд боломжит зургнууд хараалаа те иймэрхүү би хатаа ингээд тэгдэм байх. Тэгэл уулзараа бокей боллоо. Тэр чинь ингээд нөгөө нэг анхны болцоо нэг те 400-500 мянган төгрөг яриад те тэр мөр ингээд хэмжиж байгаа хгүй те. Тэгэл нэг их гэр мээр хоосон байвал яад нэг. Тэгэл тэр чинь хамгийн гол нь ингээд радиусаар байгаа байхгүй хамгийн гол нь ойрхон уулзаж болох те. Радиустай байхгүй хамгийн гол нь. Ойрхон байгаа. Яг нэг бол данг шиг радиус байгаа байхгүй. Тийм данг шиг те хэдэн километр радиуст очиж болох уу те. Чи гэр хоол явж чадах уу? Чиний таксины мөнгө хэдэн өгч. Таксины мөнгө хэдэн. Тийм байхгүй. Тийм түрүү чи хэр зузаан ав те. Тэгэл би бол 100 км лөө толгочд байсан. Тэгтээ яг үгүй шүү дээ нэг юу хороол явгуудаа яс Tinder асаагаал тэгэл за байна уу гэд Tinder асаагаал тэгэнгүүт нь юу зайснаар явгууд нь зайснаар очиж асаагаал тэгэл хэдэн матч аваад тэгэл өөр байнгын би бүл айгу нүүб байсан биз би ч гэртээ ирээл яг нэрээ гэл тэгсэн ажил дээр нэг очил нэрээ гэл ингэж хайдаг байсан аахгүй. Тэгээ хэр их матч болох вэ? Чи өөрийнхөө зургийг хийчдэг байсан уу? Тэгээ хийчдэг байсан шүү. Чи өөрийнхөө зургийг хийчдэг үү? Би өөрөө хамгийн гоё гарсан зураг их үү? Хамаагүй би нэг муухай байсан ч хамаагүй одоо мяа байсан ч хамаагүй зургнуудаас хийх ёстой. Тэр чинь ягаад тэр хүн хуурж ин гэсэн үг шүү дээ. Яг муухай зургийг хараад за яг сабир дээр иймэрхүү юм байна. Ориг дээр иймэрхүү зүгээр дээр юм байна гэдэг мэдээлэл аваад тэр хүнийг лайклах уугүй болчих жоохгүй. Харин тийм яг үннээр байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь нэг хотлоо нэг амар гоё бэлт турхан юм шиг те гиз мэт татаал ингээд оцоолгол яг үндэ уулзангууд байдгүй л байхгүй юу. Тэ. Заавал тийм. Эрэгтэй хүн ч гэсэн тийм л юм байл л шүү дээ. Нэг худлаа өндөр биш юм байж өндөр юм шиг байна. Би бол бүр яг намх юм шиг харагдаж шүү. Тэгсэн чинь яагаад гэсэн чинь толгой томтой би ингээд нэг жоох ингээд пропоз ч юм болонгууд нөгөө нэг тийм намх юм шиг харагддаг. Хамгийн гол асуудал чиний нэг профайл зураг чинь сахалтайсан сахалгүй байсан уу? Сахалтаач байгаа сахалгүйж байгаа. Яа. Baby piece хүсвэл энэ энэ сахалтаа царай хүсвэл энэ. Йоо. Сонио сахал үстэй ингээд нэг өхөн бүр надад тэгжсэн. Тэгээд сторид дээр зүгээр маяглаад за сахлаа авлаа гэдэгсэн чинь шууд надад видео кол орж. No бити аа. Наа сахалцсан гоё юм аа гэж. За тэгвэл тэгээ надад уулзаач уулзахгүй. Ятгаад. Йоо би бол надад би нэг сахалтай болоё гэж мөрөөддөг нэг 30 жилийн дараа болох юм байна да. Тэгээ нэг амар хитэн ямаа шиг нэг тийм хитүүс ургах юм да. Миний сахалч нэг ингээ битүү ингээ ургацдаг болохоор яг үгүй. Хэдэн хоногийн дотор амар ургадаг тийм. Шаранг ургах чинь бүр. Гэтэ бүр амар ургачхаараа жоохон хөшөө харагддаг юм аялчгүй. Тэн гут нөгөө нэг бас нэг тийм сахалтай юу залуу сонирхтой хөлтөд гинт гараад ирд юм бэл шүү дээ. Амарсан гинт чат мод ч сахалчин гоё юм. Хурж үзэж болох юм болохоо гэсэн ингээ үрж үз. Мэдгүй одоо сахалтай сахалгүй. Одоо ингээ сахлаа авсан байгаа. Тэгсэн чи зарим хүмүүс нь тэгж хэлж байгаа юм чи. Чинаа сахал махлаа аваад наа чи арай муухай харагдаад байна. Гэл тэгэн гут нэг нь болохоор чинаа сахлаа ургуулаач наа чи ямар зохихгүй байна. Чамд л гоё.
Би тэгээ одоогийн байдлаар одоо сүүлийн яг 1 жил одоо ингээ банк авч байгаа. Чамд айлын гоё. Тэгээ сахалтай нь гоё юм уу сахалгүй нь гоё. Надад бодлоо шүү дээ ингээ өөр ингээ харахад ингээ сахалгүй байж байгаа айгуу гоё baby paste гоё байгаа байхгүй юу? А тэгэн гот сахалтай байх ч гэсэн бас ингээ гоё зохиод гоё байгаа байхгүй юу? Тэгэн гот ингээ сахалтай байх нь илүү амар л та. Яг тэгэхээр би өдөр болгон сахалтай басна гэсэн одоо тийм юм ажил байхгүй тэгээ залхахгүй зүгээр ингээл явчихин. Тэгээд нэг мэдэд тэгээд сахалтай нөгөө царайг ингээ хараад дасцсан байж байгаа. Гэнт ийм болж байгаа, ийм царайнд дасцсан байж байгаад нөгөө сахалтайгаа харангуутчдаг бүр зочд юм биш. Би нөгөө өмнөх влог харсан чи бүр амар ийм сахал магалтай ингээ. Шар маран. Гэтэ ер нь амар өсөрхөг юм шиг байна те. Тэгээ өөр сахлаа яаж зохицуулж ийггүй. Өөр сахлаа авч үзсэн. Тэгээд авч үзсэн чинь тэр чинь нөгөө бикини вакс хийлэхгүй л бол нөгөө нэг хатгач матгаад байдаг тий. Тэгж зоох эрсдэлтэй байд юм лээ. Тийм учраас залуу бит хоёр нэг тийм дараа нь тэгж жагаад нэг ваксанд орё гэж ярьж байгаа. Хануу хардаг хоёр ордог шүү. Хануу тэгээ тэр талаар нэр юу ярьж байна? Амар өвддөг л гэж хэлээ. Гэтэ ер нь ихнийх бол амар өвдөн тэгээ хоёр дахь ингээ багсаа явчихдаг. Гэхдээ ер нь тэгж ярьд юм байл лээ. Тийм ээ. Чи орсон юм уу? Ороогүй. Одоо ихний хайцад авч чадаагүй болохоор нөө нэг юм байдаг гэсэн шүү дээ. Анхдагч ингээ бүгд мэддэг гэж байгаа байхгүй. Хоёр дахь чи ингээ одоо за 1500 хүн анхдагч мэдчихлээ гэж бодоход 500 хүн хоёр дахьыг мэднэ. Тэгээ 3 дахь хүний илүү амжилттай байсан ч гэсэн баг нэг 200-300 хүн мэднэ. Одоо жишээлбэл саран дээр анх газарцсан хүн Neil Armstrong хүн болон мэднэ те. Хоёр хүн мэдвүү. Юу л Aldrin шүү дээ. Aldrin шүү. Buzz Aldrin. Тийм чи бас мэдчихэн. Гэхдээ ингээд зарим их хүмүүс мэдгүй. 3 дахь хүн бүр мэдчихгүй. 3 дахь хүн саран дээр ингээд буугаагүй бүр хөөрхөнтэн нөгөө станц дээр ингээд манад үлдсэн байхгүй хөөрхөнтэн. Тэр чинь амар чухал үүрэг шүү дээ те. Тэгээ тэр хоёр би боцсоохгүй. Буцаж очиод нөгөөтгөө буулгаад үзүүлчих тийм сэтгэл байгаагүй юм бах та гэж одоо. Гэхдээ яхаа төс мэс хэцээсэн баг л та. Энэ кекс ямар болдойсэн бэлээ? Би зүгээр анхдагчийг л ярьсан. Магадгүй яхаа холбох юм бол тэгэл анх одоо саран дээр нөгөө нэг сансрын хэсэгт тэгж асуудаг гэсэн. Саран дээр та нар ингээд сансарт ингэжсэн нөө гэж асуудаг гэсэн чи юу юм. Мэдгүй тэгэл асуусан гэж ярьд юм бэлээ. Тэгтээ бас харилтын л сансаг. Чи битүү ингээд камертай гинэ. Тэгтээ бас камер гүйсгс байдаг. Тэгтээ ингээд боддоо ингээд сансарт ингээд те. Нөгөөт саажсна нөгөөт нэг хөөд затраад дөнгөд нөгөө эмхтэй Энд ч одоо эсвэл нүүрэнд ингэ шууд вакуумаас бэлэг гарч ирээ те. Вакуумаас. За сайхан ярьлаа. Тэгээд Алтакта Кекс подкаст орсонд маш их баярлаа. Тэгээд Алтакийн влогийг үзээрэй. Ярьж чадуу би. Гэтэ нэг юм асууч угаасаа мол кекс шүү дээ. Мол кекс. Хамгийн сүүлийн асуулт. За. Орцсон дойлоо шаалцээ л да гэдэг доо идэв шүү дээ. За орцсон тэр хийжсэн. Надад нэг гоё түүх байгаа. Йоо. Залуугийн түүхлэгт орж ирээд идэв. Чи түүхээ ярьчих. Чи түүхээ чам түүх байна уу? Орцсон доо. Орцсон тэгэл үтсэн л байх л та. Гэхдээ нэг үтсэн байх л та. За үтсэн. За тэгээ яриач. Яриач аа. Алиг нь баригдсны нэрий. Хамгийн гоёыг нь ярьж та баригснаагаа ярьчих. Баригдаж байгаагүй. Баригдсан уу? Хөш. Бууч. Орц марц та нарын яадаг газар биш. Жижигэр баригдсан. Тийм жижигэр. Оршин согч биш үү? Би анх удаага л баригдаж утсан. Ганц л удаа. Юу вэ? Би гайхаад. Гэхдээ их чинь тэгэл урд нь болоо л гэдэг байсан шүү дээ. Одоо болохгүй. Одоо нөгөө орцноо чинь камертай болцсон байгаа шүү. Камертай болцсон байгаа шүү. Бааж маажгаа бичлэг үзсэн байсан шүү. Орцсон сэгж байгаа. Одоо тэр үе өнгөрсөн шүү. 10 жилийн өмнө би ч болол бас ганц орцонд үзчихсэн нөхөр мөхөртэй. Ганц нэгээ даруу хэлээд байна. Яг үндэ бол бас тэ. За зоологийн оцны кексийг санаа. Энэ бол миний бас нэг хамгийн одоо the greatest hits болонтэй the best of great story. Тэрний үг гэвэл би 2013 юм 14 онд байсан. Би Пошт Варшавд амьдарч ирсэн. Тэгэхээр чи юм гээл чи түрүүнийхаар ярьсан шүү дээ. Орсны үүдэнд яадаг уу? Гүг өөр тэр чинь Германд болсон шүү дээ. Хүү ста. Хүний ярьж байгаа юм мартаа шагаад байх яг яа. Наа чин биш дээ. Яг Пошт байсан гэчиж яг ингээд Рептин бидэр явчихдаг тий. Рептин бэ 100 мэдэг байсан болохоор 100-ны амралтаараа Монголд ирсэн. 100-ны амралтаараа ирэх болгондоо Рептин бэг үздэг байсан. Тэр чинь нэг л 100-ны 3-4 юу байсан шүү дээ. Нэг дор байхгүй юу? Их сайхан. За би тэн хөчтэй бэ. Тий. Ой чи энэ ч дуурах ирэхгүй. Ой би одоо юм ярих гэдэг нь шүү дээ. За орцны төгс за. Тэгээд нэг юу
Манай нэг Канад найз одоо гэрте хоум пари хийгээд тэгээ баахан гадаад хүмүүс ингээ урьдсан. Тэгээ тэрний дунд нэг хар охин байсан. За. Хар охин байсан. Амар яг юу шиг одоо тэ афротэй амар гоё ингээд гоё бүхстэй тэнгууд нэгтэй те юу хавхаар биш юу латте ахгүй латте light brown гэж ярьд юм шиг байна те light brown за жоохон тийм Alicia Keys тэ төстэй харагддаг тэнгууд нь гоё төсөөлөгч байна тэнгууд нь суугаар орж ирж штэ тэнгууд нь бүх ингээд залуучууд тэ энэ ялаа шиг нөгөө хүний ингээд яатсан ингээд голлоод бүгдээрээ зогсон ялаа шиг ялаа баас шиг ингээд туурсан тэнцэн бүрдээ Испани, Португал, Польш, Украин хаар цагаан бүгдээрээ ингээд бүр имлэг ингээд шаажсан. Тэнгүүд нь би бодчихсон байна. Энэ охин надад өмнө таалагдчихсан. Тэгээд өмнө нэг автобус нэг удаа амт юм ярьжсэн. Тэгээд гоё байсан. Тэгээд бодвол ста одоо энэ цограад ер нь бол ерөөсөө оролцоод дими юм байна да. Тэгээ нэг өөр нэг Posh охин руу амжилт олохгүй юм байна. Өөр охин руу явъя гэсэн байна. За. Тэгэл нөгөө Posh охинтой чи юм яриад нөгөө Posh охин над ч гэсэн хамт ягаад гэвэл бүх залуучууд чинь тийшээ яваад байгаа шээ. Тийшээ тэ өрсөлдөө шааж идэг. Тэгэнгүүт би нөгөө Posh охинтой тэ юм яриад байждаг. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь нөгөө хар охин над руу үржингүүтээ яашир хойлоо нэг юм яриа гээл. Тэгэнгүүт нэг осныг шатан дээр ингээд хойлоо сууж байгаа байхгүй тэ. Тэгэнгүүт нэг үнсэлцэж эхлээл. Тэгэл яг шаалтж эхэлж байгаа байхгүй юу. Хамгийн гол нэг харанхуй байсан болохоор тэр дээрс мэтэр охин хар болохоор миний дээрс болохоор тэгээд харанхуй байсан гэдэг. Хиүзгэлтэй гэдэг. Яг миний дээр байсан болохоор тэгэл тэг хүмүүс хаалга болсон гэсэн чинь харанхуй шүү дээ. Нэг сони юм ярих уу? Гэт юм blow job тэр чинь ингээд юм устаа ингэж хавсархсан байт юм чи та нар мэдгүй. Та нар одоо ч мэдээгүй. Та энэ одоо миний сэдвтэй ямар хамаатай юм. Хамаагүй. Ус дууссан болохоор би хэллээ. Гэтэ нэг төгсгөлдэн хэлэн бол те өчнөө олон залуучин бас нэг Монгол ирэх хүн чадсан даас та нар бас баярлаарай. Монгол хүний хэмээр байна да энэ ч. Тэгээ тийм болохоор те одоо миний те мотивацийн сургалтанд те уриалъя гэж яахгүй юу? Хамрагдаарай гэж те. Би нэг тийм сонирхолтой юм санаанд орсон. Харин Японд тийм устаа технологи би үзсэн байхгүй юу? Тэгээс Монголд бас байлаа. Саяхан. Юу Тэгтээ. Наад чи саяхан гэж саяхан гэдэг чи би хийдэг ярьчаар баригдчих гээд байл л тагшаа. Энэ жил биш ээ. Гүйгөө наадах чи эмхтэй үнэн ярьсан дээр заяа. Ер нь бол яг нөгөө ууцсан мууцсан охтууд наадах чи хэргэлдэж шүү за. Тэр нь яад юм. Амар аман цангаад ингээд шүлс байхгүй болчдөг байхгүй. Одоо нөгөө алкогол ч ингээд биеийн шингэнийг байхгүй болгочихж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хуурай байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хуурайгаар хөргөш. Би техник мэддэг гой болохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр амандаа ус хийж агаад гэж. Ой. Манай 10 Posh-ны охин бүр яадаг гэсэн бэ гэвэл амрууга бүртээ те юу гацтай ус игээд өгдөг байсан бодлоо. Тэг тэрийг зармгаар бас сольж болно. Пүү замэтгэж. Юу болчоо. Та нар тэгтээ энэ бол яг нөгөө жил гарны юм тийм тохиолдсон зүйл байгаа. Тэгээд бас Японд болохоор 18 онд тэгээд Монголд 19 онд. Майн гоё яах вэ? Гоё санагдах уу? Үгүй би зүгээр гайхсан. Би зүгээр гадны технологи заа ингээд гадны технологи юм байна гэв тухайд бодчихсон чинь ингээд Монголд ороод ирсэн маа бас л. Энэ бас гадаадд бас нэлийн туршлага сууж ирсэн байх гэж бодсон гэж. Тэгж бодогдохоор л байсан л да. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн хэдүүлээ дуусгая. Өнөөдрийн нэвтрүүлэг дээр Молпедиагийн MC Алтак оролцлоо. За анх удаага подкастт өргөдөж үзлээ. Тэр нь кексэлээ. Тэг хэрвээ Keks podcast дуртай юм бол subscribe дарж дэмжээрэй. Алтакийн Молпедиаг бас subscribe дараарай. За миний блогуудыг үзээрэй. Миний блогууд бол айгу богинохон цар хүрээт явж байгаа. Тэгээ jump cut-ууд таг тиймэрхүү технологи одоо нэвтрүүлж явна да. Одоо жил гаруй болж чинь жил болох чинь влог хийгээд нийт 17 дугаар гарсан байна. Одоо 18 дахь дугаар гарна. Сүүлийн дугаар дээр нь би бас орсон байгаа шүү. Тэр чинь гэхдээ юу jump cut гэж байгаа шүү. Үсэр cut, jump cut биш шүү. Jump cut биш. Jump cut. За баярлалаа. Баярлалаа. Олцуулсанд баярлалаа. Би гэхдээ яг амар олон төрлийн сэдвэр ярьд юм байна юу ер нь бодсон чинь. Чи сэдвээс ингээд мурыгаад байгаа байхгүй юу? Үгүй ярина олон төрлийн сэдвэр. Яг нэг сэдвээр барьж ярих дургүй. За тэгээд
Нэг төрлөөр бас хийх дургүй яа. Атакига анхны удаа мөнсөлч удаа Geeks podcast орлаа. Тэр банклайн орчихлоо. Тэр би юу ч ойлгосонгүй. Миний Зоологийн жокууд бол IQ шаарддаг шүү. Хэрвээ зоологийн жокийг та үзээд ойлгоогүй бол та тархиа үзүүл. тэгэнгүүт нөөрэ ойлгоогүй шааш. Би тэгтээ бол ихэнх нь ойлгодог. Тэгэхээр гайгүй гэсэн. За баярлалаа. Баяр таа.